төрийн бодлого гэдэг нь хайц юм. Үс авахар Монголын улс төрд орж ирлээ. Та нэрээ үс санаад байгаа юм шүү. Надаа үс санаж юу авах вэ? Би бол түрүү хэлсэн шүү дээ. Шудраг ёсон төлөө явна. Арчлалын төлөө явна. Энэ Улаанбаатарч бидний гэр орно гэсэн. Тэр нарын хөрөлцөхийнхээ энэ зал их дуртай юм аа тий. Ардын намд бас илсэх гэж очсон чинь намайг болохоор намын нэг сэв суулган гэдэг аваа. Нэг сайхан гэдэг хүнийг бол танаа намд яг хүчтэй жийж гаргаж өндөр хайсан юм шүү дээ. Тэргүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батуул хүрэлцэн ирээд байна. Танд орой мэнд хүргэе. Орой мэнд. За үйл дарга нэг хил зүг гарсан байна. Уур биеийг зовоон, уул морийг зовоон, үйл машиныг зовоон гэсэн хил зүг гарсан байна. Та энийг сонссноо? Сонссон. Ямар санагдаж байна? Гэхдээ надад их шудраг шандж байна л гэж бодсон. За яагаад? Гэхдээ яг хүмүүсийг одоо юу гэдэг нь өндөө одоо шийдвэрлэх ёстой олон асуудлуудын нэг нь яа харахгүй замын төвчрлийн асуудал. Замын төвчрлийг зүгээр замын төвчрэл гэдэг утгаар нь ойлгох хэрэггүй л дээ. Замын төвчрэл бол хүний нэр, сэтгэл санаа, тийм ээ, хөдөлмөрийн бүтээмж, ер нь их олон юм нь бол халгуурхан сүйдэлж байгаа ийм үйл явдал. Одоо жишээ нь гэртээ ч одоо юу гэдэг юм инээж харих аргагүй болчихсон. Замдаа нэрвцэр гудамжинд хэрэлцээр тэгээ нэг нэрвт одоо боон уур бухимдал. За дээрэс нь бол цаг бүтээмжийг бол одоо маш их алдчихж байгаа. Би зүгээр үнэндээ хэлэхэд бол одоо засаг дарга болохоос өмнөх одоо замын төвчрлийн асуудал бол тэг хүнд байдалд орцсон байсан. Тийм ч учраас ямар сандаа сонгуульд замын төвчрэлгүй болгоно гэдэг ийм хөтөлбөр хүртэл дэвшүүлэхтэй хүрсэн. Одоо яг нь жишээ нь зарим нэг том хотуудад бол замын хөдөлгөөний оргил цаг гэдэг гэж бол байдаг л да. Манайд бол бүтэн өдөр л оргил цаг байлаа. Бүтэн 7 хоног. Бүтэн 7 хоног. Тэгээд бүтэн өдөр л оргил. Заримдаа бол дулааны үлрэлд орой 22 цагт явж байхад төвчөрсөн. Тэгэхээр энийг зохицуулах шаардлагатай яах аргагүй. Яг бол ерөөсөө л тэр хүнийг өөрийн бүх юм дээр нь хэмэлж байгаа их аюултай. Гэхдээ юм их сонио. Би таныг цензургүй ярианд 9 сард орж ярилцчихсан. Тэгэхэд бол номерын зохицуулт эхэлсэн байсан шүү дээ. Тэгэхэд хүмүүс танд айгүй ам сайтай байсан. За энэ бол зөв гэл таа ч гэсэн 1-2 өдрийн дотор ингэж зэгцэнд ордог хот байдаг гэж ярьж. Гэтэл одоо бүгд бухимдаж эхэлж байгаа байхгүй. Гэтэ энэ бухимдах гол шалтгаан нь болохоор одоо сая таны гаргасан А46 тоо захирамж тийм үү? Хагасаа бүтэн сүнд нэмж одоо машиныг номероор хязгаарласан шүү дээ. Энэ нь бол хүмүүсийн бухимдлыг төрүүлээд байгаа шиг байна. Бас түр гэж жагаад бүр болгоод энэ захирамжаа баталчих вэ гэдгээс хүмүүс айж эхэлж байна л та. Энэ ташрамд би нэг зүйлийг өөр зориуд хэлье гэж бодож байна. Чадвал 11 сард. Чадвал эх оны одоо хавар ч юм уу. Ер нь энэ дугаарын хязгаарлалт хийж машины хөдөлгөөний зохицуултыг болиулна гэж ингэж төлөвлөж байгаа. Би өөрөө ч гэсэн ер нь дугаар хязгаарлалтанд өөрөө их дурггүй. Тийм ээ, ер нь ямар нэгэн хязгаарлалтанд угаасаа их дурггүй. Хязгаарлалт бол тухайн үед асуудал шийдэх боловч урт хугацаанд наваад үзэхэд дандаа муу үр дагавартай. Жишээ нь наацх нь одоо номер олгодог газар бол хавилгал одоо аимшигтай боллоо л гэж байна. Номер солихгүй шүү. Тий. Гэхдээ тэгээд сая одоо Улаанбаатар хот дотор нэг номертой 5 машин явж байна. За тий. Нэг номертой 5 машин. Би хараагүй өчигдөр телевизээр нэг номертой 2 машин зэрэгцээд гарцсан дээр зогсож байна гэж. Тэгээ энэ дугаар нь ижлэх юм байна. Сэрийн дугаар нь ижлэх. Тэгэхээр энэ бол одоо би энийг хараад л үнэмшээд байгаа. Ямар сайндаа өнөөдөр хотын одоо тодорхой албан тушаалтнуудад шалах үүрэг өгч байна. Тэрвтэл ингээд давхартаар дугаар олгож байгаа явдлыг тийм дугаарыг илрүүлвэл одоо илрүүлсэн хүнд нь нэрийг нууцлж хагаад шагнал өгье гэж байна. Тэгээ мэдээж хэрэг гэхдээ бид нар хэр удаан ингэж чадах юм бэ? Тийм биз дээ. Эцэст бол хүн өөрийнхөө авсан машиныг унах гэж л авсан. Тэр жам ясны эрхээ хэдлэх ёстой.
татвараа төлсөн, дээрээс нь автозамын татварыг замын татвараа төлсөн, галигаа татварыг төлсөн, их хөрөнгө мөнгө авч одоо яа харахгүй ийм өөрийн одоо зүйлтэй болсон мөрөө. Тэгэхээр амралтын өдрүүдэд нэмж гаргаж байгаа дугаарыг хязгаарлалт бол цаашаа яг үнэхээр үргэлжлэхгүй юу? Үргэлжлэхгүй. Би тэрэн дээр хариуцлагатайгаар мэдгэцэн үгүй тэгэхгүй. Цагаан сарын үед бол үнэндээ одоо энэ цагаан сар төхөнгүүд Улаанбаатар руу бараг 30 одоо орон нутгаас маш их машин ирдэг. Машины 3-аас 4 дахин нэмэгдээд 3-аас 4 дахин нэмэгдээд тийм ээ. Ерөөсөө өндөө зарим нь 30 мянга гэдгийг зарим нь 20 мянга л гэж яхин за тэр тооны нарийн статистик бүртгэлийн тааруулхан ч гэсэн одоо шин тавчаан дээр орж иж байгаа тавчааны диспетчерд бүгд хэлдэг байхгүй 3-4 дахин нэмэгддэгэ гэд. Тэгхийн бол цагаан сараар бүр ингээд шин яг цагаан сарын өмнөх энэ үед чинь нөгөө нэг орон нутгаас ирж ууцаа зарна бизнесээ нөгөө талаас бэлэг сэлтэй авна бас л яа харахгүй үний хэрэгцээ. Тэгээ бид нар бүх хэрэгцээтэй хүмүүс тэр өдөр бүгдээрээ зам дээр төгжрээ зогсчихдаг. Бүр одоо жишээ нь бол хагас бүтэн сая өдөр сая авсан арга хэмжээнд оролцсон зарим хүмүүс тэгж л да. Гэхдээ яг энэ арга хэмжээд дургүй байлаа ч гэсэн гэхдээ жишээ нь бүтэн сая өдөр бол 8 дэлгүүрээр орлоо. Жишээ нь юу гэдэг юм бүх завхуудаар ороод амжлаа. Өөрөөр хэлбэл тэр хүнд хамаагүй ашигтайгаар одоо асуудлыг өөрийнхөө одоо хэрэг зоригоо хэрэгжүүлэх болж. Тэгээ бас либералистууд бол бид нар төгжрөх хэрэгчлөө өгөөч гэдээ уурлаад байгаа шүү. Тийм учраас харин анзаарсан нь бол либералистууд бол анзаарах хэрэгтэй те. Би хагас бүтэн сойдор ерөөсө зохицуулт хийдэггүйсэн. Тийм. Яг гэвэл энэ бол тэр хүний өөрийнх нь сонголтын өдөр. Төгжрэлдээ орж гин үү тийм ээ. Эсвэл амарч гин үү тэр хүн сонгодог өдөр нэгэд хагас бүтэн сойдор тэгээ бас чи иргэдийн нэг хэсэг нь хагас бүтэн сойдороо зохицуулаач гэдэг үсэн. Зохицуулалтын амтанд орсон иргэч бас зөндөө биш үү. Тэд нар бол тэгж шаарддаг байсан. Би тэгээд тэр өдөр хэрэггүй. Энэ бол өөрийнх нь сонголтын өдөр. Жишээ нь одоо цагаан сарын дараа бол энэ зохицуултыг хийхгүй тэгэл хагас бүтэн сойдор төгжрөлд оролцох уу тийм ээ. Эсвэл бол одоо амарч явах уу гэдэг сонголтоо өөрсдөө гэрээ. Амралтын өдөр бол ийм сонголт хийх болцоогүй. Юу ажлын өдөр. Зайлшгүй явна шүү дээ. Яг ажлын өдрүүдийг бол манайхан одоо хүлээн зөвшөөрөөд бараг тасчлаа шүү дээ. Энд ч одоо 6-7 сар мөрдөж байгаа дүрм. За хүмүүсийн нэг дургуур гэсэн юм бол буруу өрүүлтэй машинуудыг та журамлах гэсэн. За энэ дээр бол үнэхээр асар их дургуутсал ирсэн. Та өөрөө ямар өрүүлтэй машинтай вэ? Би ч яг нөгөө албаны машин ундаг. Тэр нь аль талдаа өрүүлтэй? Зөв өрүүлтэй л дээ. Тэгээ буруу өрүүлтэй машиныг тий ийм юм л да. Яг нэгдүгээрт бол би дахин хэлээд байгаа. Үнэхээр энэ зам тээвэр дээрх ослын одоо шалтгааныг үзэхэд бол буруу өрүүлтэйгээс боллоо гэдэг шалтгаан өөрөө 50% таа байгаа байхгүй. Жишээ нь хурд хэтрүүлсэн, архиулсан гэж шалтгаанууд байна шүү дээ нөгөө ослын. Тэр шалтгаанууд дотроос буруу өрүүлтэйг нь харахтай зэрэг 50% таа. Гэхдээ буруу өрүүлтэй энэ осол бол ихэвчлэн хотын гаднах зам дээр болдог. Нөгөө хурдтай тавьдаг зам дээр. Одоо бүтэн биеэрээ гүйцэтгэрүүлэх гээл одоо бүр одоо сүйтсэн улс зөндөө байна тийм ээ. Ер нь үнэндээ бас их олон хүний амь насч энтсэн шүү дээ. Нэгдүгээр тэр утгаар нь. Өөрөөр хэлбэл одоо бид зөв өрүүлтэй машин хэрэглэе. Бид нар одоо зөв өрүүлгий л да тийм ээ. Зөв өрүүлтэй машин тойруулаад дүрм журам гаргацсан юм чинь. Тэр бол зөв өрүүлтэй байсан нь бол эзээч ослын шалтгаан. Тэгээ шууд одоо таача хагасан бүтэн сойны аль нэгэнд нь явуулахгүй бай гэсэн шийдвэр гаргах гэжсэн мэт. Тэглүү яхаа зүгээр ганцхан бүтэн сойдэр. Ганцхан тэгэхээр буруу одоо чинь хүн одоо амьдралаараа чинь манайхан ч одоо Солонгос яваад ажиллаж ирээл нэг байр нэг машин авдаг тийм үү. А өчнөө жил цалингаа хуримтлуулж агаад эсвэл банкнд үр тавиад буруу талтай өрүүлтэй машин аваа унччих ш. Тэгээд амралтынхаа өдөр явж чадахгүй хаар тэр хүмүүсээ чи ирэх яа харахгүй зөрчигдөж байгаа байхгүй юу? Тэгээд би түрүүнээс хойш хэлээд байна. Буруу гараад талтай өрүүлтэй машин дээр нэг арай өөр хандлага барьж байгаа гэдэг би хэлээ. Түрүүний номерын хязгаарлалтаас арай өөр хандлага. Саяны нэгдүгээр тослын шалтгаан байна. Хоёрдугаард бид чинь бас нэг тийм тодорхой дүрм журамтай болсон. Одоо юу гэдгийг манахаас өөр газар одоо юу гэдгийг дүрм хууль дүрмээ биелүүлдэг газар одоо машиныхын 50% буруу, машиныхын 50% зөв өрүүлтэй ийм юм гэж байдаггүй. Ийм юмыг бол одоо зөвшөөр. Тэгээ тэр хүмүүсийн машиныг яах юм бэ? Гэхдээ тэр хүмүүсийн машиныг яах ч би тэгээд ерөнхийлөгч хэлбэгт орж намайг одоо сурхий зэмлсэн цагийнсан. Тэгээд
Яг уу одоо би уг нь иргэдээсээ санал асуулга асуусан. Тэгэд манай иргэдийн 74.5% зөвшөөрөөгүй. Тэгээ би яг ахаад нэг санал асуулга асуугаад байна. Тэр яагаад дахих гэсэн? Төлбөр яг урд нь бол жоохон нөхцлөө одоо юу гэдэг юм энэ шийдвэрийнхаа үндслийг буруу тайлбарлаа гэж үзэж одоо муу тайлбарсан буруу жоохон муу тайлбарсан гэж үзэж тэгж би асуудал тавьсан. Гэхдээ ерөнхийлөгч хэлбэгдэрч бол бүр тэг утсаарч надад ярьсан чи одоо юу яриад одоо би бас нэг интент юм ярьж хамаагүй даага нэгэд ярьсан байна л да. Та нөгөө Eagle телевизийн ярилцлаганд нэгдүгээр раундда ялагдчихлаа, хоёрдугаар раундда үзнэ гэсэн байна. Тэр ч яг олонний өмнө загинсан чинь биш бас утсаар намайг загинсан. Гэхдээ чи одоо юу яриад байгаа юм. Иргэд чи оролцоо шийдвэрийг гаргачихсан. Тэгсэн чинь л одоо даага нэхэн ч шиг иргэд чи шийдвэр гаргасан болоо юм биш үү гэж хэлсэн. Тэгээд харин засгийн газрын уралдаан дээр бүр нэлээд аавн л л дээ. Тэгээд та бүр ингээд доошоо хараад ингээд суусан. Тий, тэгээд үгүй тэгээд яах вэ? Тэгтээ анзаарсан бол ерөнхийлөгч ч гэсэн бас хэлсэн. Үгүй тэр хил гайл дээр л янзлал да энийг тийм. Өнөөдөр нэгэнт хүмүүс хөрөнгө юм аваад ирсэн байна. Тэрийг унах гэж л авчирсан, ашиглах гэж л авсан. Ерөнхийлөгч харин тэр үед зэмлж явахдаа хэлсэн нэг их гоё үг нь бол дарга нар төрхөөс өмнө хүний ирэх байсан юм шүү гэдэг тэр их гайхалтай үг байсан. Та бол тэрийг угаасаа л мэддэг хүн шүү дээ. Би таныг бол нэлээд либералист гэж боддоо шүү дээ. Үгүй би мэднэ л дээ. Гэхдээ би ингэж хэлээд байна. Буруу гарталтай өрүүлтэй машины асуудлыг тавихтаа одоо тавьсан би хоёр шалтгаан байлаа. Чи бол аваар хүлээж тий аваар осол за бас нэг зөв дүрмтэй ч байна. Зөв дүрмийн одоо зөв дүрмтэй улсууд нь ч угаасаа бас хэлдэг. Үгүй та нар одоо нэг нь ингээд дүрм ойлоо биелүүлээд байдаг. Нөгөө хэсэг нь биелүүлэхгүй байж байгаа явдал. За энэ үгэнтэй хэлэхэд би нэг их олон түмэнд хэлээгүй ч гэсэн бас нэг шалтгаан байдаг байсан. Энэ буруу гарталтай өрүүлтэй машин болвол юу гэдэг юм бэ? Машины цаана бол нэлээд зохион байгуулалттай тийм бизнес байдаг. Яг тэгвэл буруу гарталтай өрүүлтэй машин бол илүү өндөр ашигтай байдаг байхгүй юу? Хямдхан байдаг. Хямдхан борлуулалттай чанартай. Тэр утгаараа их сайн борлогддог ийм одоо юм байдаг гэж одоо. Тэгээд бид нэр одоо жишээ нь Оросын алс доронт Оросынх чинь алс доронтоос бус газар зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Монгол хоёр дээр одоо тийм нэг Пакистан ч гэлээ хүмүүсийн одоо гол зах зээл нь болцсон. Тэгээд нэг хууль дүрмгүй одоо хууль дүрм нь яамаа гэдэг одоо энэ байдлыг ашигласан тийм зүйлч бас гардаг гэдэг. Тэгээ бид нар чинь зүгээр бодол дотоо машины баруун гарын дүрмээ хэрэгжүүлэхийг шаарддаг тийм тэгээд бид нэр юу гэж. Та тэгээд одоо яасан дахид санал хураах хэвээрээ болсон уу? Болсон. Ерөнхийлөгч загнуулаад байна. Үгүй тэгээ яг тэ шиг одоо дийлэгчгүй юм байна лээ, дээр дооргүй загнах юм байна лээ тийм ээ. Тэгээд ерөөсөө Угнууд хураачмаар. Тий, хил гайл дээр нь одоо тэгээд зохицуулдаг. Тэгэхээр одоо бол импорт дээр зохицуулдаг. Тэгээд миний одоо жишээ нь би ерөнхий сайд эднэрт чийлээд байгаа. Одоо бид нар юмыг нэг хүмүүсийнхээ эрх ашигт нийцүүлэн нэг илүү зөв зохицуулт хийе тий. Өөрөөр хэлбэл Монголд одоо ийм юм байдаг. Монгол шиг одоо Монголын төр жишээ нь аюул том худалдаа өгч болчихсон. Маш том худалдаа өгч. Тэгээ бид нар бол одоо юу гэдгийг тэр татварын мөнгө тэр өөрийнхөө эдийн засгийн боломжоор бид гаднаас маш их хэмжээний одоо машин авч ин ялангуяа одоо төр захиргааны байгууллага бандгар чип асар их үн цэнтэй юм авч. Тэгэхээр Японч тэр Солонгосч тэр одоо хөгжиж байгаа үедээ төрийн худалдаа авах боломжоо бол үйлдвэрлэгчээ дотоодынхаа одоо үйлдвэрлэгчийг дэмжихэд зарцуулсан байдаг л да. Жишээ нь би одоо Япон машин авцрал угсрал та. Хятад угсарсан машин хийж унаж байгаа шүү дээ бид нар. Тийм шүү дээ. Тэр машиныг авцраад угсраад тэр газар явдаг машинуудыг төр захиргааны үйлчлэгэнд авч болдгоо юм. Тийм. Хямдхан. Тийм хямдхан худалдаа. Заавал жип байх албатай. Тэгэхээр энэ машин авцраад угсрах нь ягаад хямд өртөгтэй тусдаг вэхээр жишээ нь чи нэг контейнерт бол 2 машин орно тийм ээ. Нэг контейнерт бол 200 мотор орно. Тийм шүү дээ. Нөгөө хамаагүй их том нийлүүлэлт тэгээд хямдаар хийж болж байгаа байхгүй. Тэгээд бид иргэддээ бол дотоодод угсарсан Японы машин, дотооддоо угсарсан Солонгосын зөв гарууталтай өрүүлтэй машиныг бид худалдаж авъя. Иргэддээ худалдаж авал моргож өгье гэдэг хэлбэр рүү явсан дээр юм шүү. Жишээ нь 50-80 бол тэгтгэл юм байна.
Тэгээд бид нар машин угсрын энэ бол бидэнд өөрөө хэрэгтэй зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр за яг гоо ерөнхийлөгч таныг тэр засгийн газрын хуралдаан дээр загнаж бол өөртөө айгу том оноо авсан л да. Ард түмэнд таалагдсан. Тэр бас нэг талдаа улс төрч хүний пиарч баг. А зүгээр ер нь Монгол улсын ерөнхийлөгч Улаанбаатар хотын даргаыг загнадаг юм уу? Тэр одоо хуулиараа ямар зохицуулттай вэ? Монгол улсын ерөнхийлөгч бол одоо ард түмний төлөөлсөн үед хинт ч үгүй хэлэх хэрэгтэй. Тэр бол өстой үндсэн хуулийн чирх, ерөнхийлөгчийн хуулийн чирх. Жишээ нь бол ерөнхийлөгч зарлага гарвал би түүнийг биелүүлэх ёстой тэр зарлагыг. Гэх мэтлэнгийн ийм өөрийн эрхтэй тэгэл хэлэх ёстой газараа хэлнэ шүү дээ. Гэхдээ би айсан уу та? Нэг айж байгаад жоохон доктороо нэг тийм жоохон тэгсгээд тэгээ доош алж ин даа гэж бодчихсон уу? Гэхдээ би яг тэр үнэхээр тэр нь зөв л дээ. Хүмүүсээс иргэдээс оролцоотой асуучгаад тэгээд дахиад асууна гэж ярихаар чинь бас ерөнхийлөгч бол хэллгүй яах юм бэ гэсэн. За тэгвэл буруу хэлбэрч оронд бол би ч бас хэрвээ элбэгдэрч шиг утсан бол би загнах хэлэх байлаа шүү дээ. За одоо ингээл цагаан сар болох гээд ингээл гаднаас одоо хөдөөний машинууд их ирээл зах мах битүүд өгжтэй боллоо гэж те. Наран туул захыг ер нь хотоос нүүлгэж болдгоо юм. Болно. Гэхдээ энэ бол нэлээд том зүрх зориг гаргаж иж байна. Яг тэгвэл наран туул зах дээр манай хүн амын одоо юу гэдэг юм маш одоо нэлээд том хэсгийнх нь амьдрал ахуй тэнд явдаг. Тэндээс одоо өөрийнхөө орлогыг олдог, өр хүүхдэд ижээдэг тийм ээ. Бас л эсэргүүцэлтэй тулгарна да. Бүр зад эсэргүүцэн. Аимшигтай эсэргүүцэл бол. Тэгэхээр энэ эсэргүүцлийг бол бид нар тэр эсэргүүцэл бол би бүр тэр хөвтөл зүй ёсны эсэргүүцэл. Бүр жам ёсны. Тэгэл одоо зүгээр нэг хүн дарга гарч ирэл тийм ээ. Тэгээ тэр хүмүүст учирч байгаа хохирлыг тооцоолгүйгээр шийдвэр гаргаад иж болохгүй л гэдэг энэ зарчим бол одоо ийм учраас эсэргүүцэл гаргах нь ойлгомжтой. Тэгэхээр бид эсэргүүцэл гаргахгүй тулд юу хийх ёстой? Эхлээд тэр хүмүүсийг яг орлогоо алдахгүй байхаар, яг тэр байдлаа алдахгүй байхаар тэр битэл илүү сайжрах нөхцөлийг бүрдүүлэх тавих ёстой. Тэгээд тийшээгээ нүүлгэж. Өмнө нь нэг 100 айлын тэр барилгын материалын захыг хүчит шонхорлоо нүүлэх гэж чадаагүй шүү дээ, тий? Эсэргүүцэлтэй тулгараа. Ер нь тэрийг бол баг хэмбугаач чадахгүй юм дээ. Гэхдээ яг тэгвэл тэр хүмүүсийн одоо учирч байгаа хохирол тийм дээ. Арай ойрхон яваад очичдаг байсан бол хотоос гарч тэгээд тэр чинь бизнес бүх юм нэг хэсэг хугацаанд алдагдчих шүү дээ. Тэр чинь бизнес нэг хэсэг нь бол нэг хэсэг хугацаар авахгүй аюул хэдэн сараар алдна. Гэхдээ тэр хооронд нөгөө зах зээл чинь жигдэрх гэсээр байтал тэр хүн чинь хохирч байгаа байхгүй. Наран туул захын зөвшөөрлийг би хэлэхэд наран туулыг бол нүүлэх шийдвэр төгс байгаа. Захуудыг гаргах шийдвэр төгс байгаа. Гэхдээ иргэдтэй хожоо алдагдaltaгүй тийм ээ. Бас бид нар асуудлаа шийдсэн нөгөө хин ялагч тал болж ингэж шийднэ. Та өмнөх цензургээрэнд орж байхдаа наран туул захын зөвшөөрлийг 25 жилээр сунгачсан байсан сонгуулийн өмнө гэж. Энэ шийдвэрийг эргэж харсан уу? Тэр хууль ёсны дагуу явсан уу? Энэ шийдвэрийг эргэж харсан, шалгасан. Харамсалтай нь бол юу гэдэг юм. Энэ урд нь бол 5 жилээр бол энийг өгдөг байж л дээ. Гэсэн тэр нь 25 жилээр болчихсон. Тийм учраас уг нь бол шийдвэрийг цуцлаад гаргамж авч болно. Гэхдээ би сая хэллээ шүү дээ. Асуудал бол тэр наран туул захыг эзэмшиж байгаа улсын асуудал биш болчиход байна. Тэр наран туул дээр байж байгаа тэр олон 10,000 хүний асуудал болчиход байна. Тийм учраас л хинтээ ашигтай зогтсон тийм шийдвэр гаргах хэрэгтэй. За дүнжин гарав зах нээлттэй хийсэн. За тэгтэн зэрэг та маргааш нь за энэ дүнжин гарвын зөвшөөрлийг хураана гэмэд хийчихсэн. За наранхүү гэд Мон ураны захирал байсан. Одоо хурлын гишүүн хүн яг таны наач сууж байгаа дээрслэг өгтөө. Бүх юм зөвшөөрлийн дагуу, хууль ёсны дагуу явсан. Өчнөө тэр бумыг хөрөнгө оруулалт хийсэн. Дид бүтцийн шийц. Гэтэл хүний хийж байгаа юмыг нэг ч удаа бизнес хийж үзээгүй хүн гарч ирээ шууд инээж жагаад устгах гэдэг чи юу гэж юм бэ гэсэн л тээ. Яг нэгдүгээрт бол би нэг юм хэлье. Тэр хүмүүсийг бизнес хийдэг.
тэр хүмүүсийг дүнжин гарав шиг өмч хөрөнгөтэй байх эрхийнхэн төлөө л энэ 20 хэдэн жил үсээ зайдал тулдлаа шүү дээ. Тийм учраас би бизнес хийгээгүй хүний өмч хөрөнгө ямар үнцэнтэйг мэднэ. Тэр хүмүүс тэр үнцэнтэй зүйлийг хамгаалж байгаа тэр учир шалтгааныг би мэднэ. Тэгтээ нэгдүгээр өөрөж хэлгээр дүнжин гарав нээгдэнгүүт тийм үйл ажиллагаа болоогүй. Тэр ч бүр өмнө нь тийм арга хэмжээ авсан чинь харин дараа нь нэгчсэн. Дараа нөгөө нэгээд олон төмөнд үзүүлэл PR хийсэн байхгүй да. 100 сэтгүүлчийг ханаа нэг. Тий, одоо PR хийгээд ингэсэлтэй. Тэгээд нэгдүгээр тэр, хоёрдугаарт бол дүнжин гарвын тэр хөрөнгө босчихсон. Бас нэг тодорхой газрын өөрөө уг нь хуулийн хувьд эргэлзээтэй ч гэсэн худалдаж авсан нэг хэсэг баг газар байгаа юм. Бас дээрэс нь хөрөнгө оруулалт хийгээд босгоцсон тэр үл хөдлөх хөрөнгө. Тэр нь бол ерөөсөө хөндөгдөөгүй шүү дээ. Тэр зүгээр л тий. Хөрөнгө оруулалт хийсэн хэсэг нь үү? Тий, ерөөсөө тэр нь бол тэрийг бол хөндөөгүй. Угаасаа иргэний хуулиар бол газрыг нь тийм үл хөдлөх хөрөнгийг бол газраас нь салгаж болохгүй. Энэ бол одоо өмчлийн зүйлд нь шилжчихсэн гэсэн. Зүгээр тэнд тэр чинь нийтдээ 153 га газар л үү. 113 га зүгээр ямар ч ашиглагдаагүй. Тэгээд авахтаа бол одоо юу гэдэг юм хууль зөрчөөд авчихсан. Тэрийн л одоо яг тэр хэсэг дээр нь барилга байгууламж баригдсан юм уу? Баригдаагүй. Ерөөсөө юу ч баригдаагүй. Задгаа байж байгаа юм. Задгаа байж байгаа. Тэр нь цэвэр усны нөөцийн сан дээр баригдсан юм уу? Тэр нь бол яг тий, тэр нь бол одоо цэвэр ус тэргээд олон зүйл ярьдаг. Би гэхдээ тэрийг гол нь ярихаасаа илүү нэг зүйлийг хэлээд байгаа юм л да. Тийм ээ. Тэр нь бол өөрөөр хэлбэл хууль бусаар одоо авч эзэмшсэн тэр газруудын л бид нэр тийм ээ нөгөө юм баригдаагүй. Юу ч баригдаагүй. Хэнийг ч хохироогоогүй. Ийм л үйл явдал болсон. Би тэрнээс тэр баригдсан захыг нураагаад авах юм. Жишээ нь бол яг ч үнэндээ бид нар бол за одоо ёстой либералны нийгмүүдэд очил л да одоо тийм ээ жишээ нь Японд ч юм уу, Америкт ч юм уу, Англид ч юм уу, Германд ч юм уу. Тэнд биш тэ зөвшөөрлгүй барилга бариад үзээрэй. Зүгээр л ерөөсөө зүгээр л газрын өрснөөс арчин тэнд бол. Юу бид бол биш тэ ерөөсөө тэр зөвшөөрлгүй хуулиасыг зөрчсөн тийм зүйлийг бол огт төвчдөггүй юм яг үнэндээ. Бид бол одоо бас чих илүү либералны хандж. Манайд ч барьчаа дараа нь зөвшөөрөл авдаг юм гэсэн. Үүтэй барьчаа зөвшөөрлөл авдаг. Тэр юу зөвшөөрөл авах нь аюу хэцүү идэв гэсэн шүү дээ. Олон хүнд авилга өгдөг, олон хүнийг тойголдог. Тэгжиж зөвшөөрөл авдаг гэсэн. Одоо тэрийг бас одоо нэг талдаа энэ барилгын зөвшөөрлийг зэгцэлж, энэ газрын зөвшөөрлийг зэгцэлж, нөгөө талдаа бол одоо бид нар Улаанбаатар хотод барилгын зөвшөөрөл авахыг одоо баг өргөс авахтай тийм хялбар үйл ажиллагаа болгож байна. Одоо бол барилгын зөвшөөрлийг бол аавна гэхэд бол маш хялбар болно. Ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн байх ёстой, хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн байх ёстой. Мөн үү? Тэгээд одоо тэр барилга барих зөвшөөрлийг өгтөө бид нар бол шууд эскизийг хараад урд нь бол 26 оны гаруй үсэг зурдаг байсан. Одоо 9 оны гаруй үсэг зурна. Тэгээд 30-аас 45 хоногийн дотор одоо зөвшөөрлийг олгоно. Тэгэхээр гэр хороодлыг барилгажуулна. Одоо таны ярьдаг дид бүтцжүүлнэ гэдэг гол сэдэв байгаа тийм. Гэтэл та болохоор гэр хорооллынхон бити газраа компаниудад зараарай. Наа чи асар үнэтэй шүү, тэр бумын үнэтэй шүү гэдээ хэлсэн. Та тэднэрт итгэл үнэмшил өгсөн байхгүй. Гэтэл одоо газар чөлөөлж та дид бүтцжүүлнэ, барилга барина гэж яриад шүү дээ. Хоорондоо. Үгүй яг л би анхныхаа хэлснээр явж байгаа. За. Ийм л одоо үйл ажиллагаа болох гэж байна гэр хороол дээр. За гэр хорооллын газрын эзэд нь хэмб. Өөрөөсөө. Тэр гэр хорооллын иргэдтэй газрын эзэд. Би жишээ нь Улаанбаатар хотын захирагчийн хувьд Улаанбаатарын газрыг мэдээж би шийддэг болвол тэнд бол надад тийм эрх байхгүй. Тэнд эзэд нь тэр гэр хорооллын иргэд. Тэгээд гэр хорооллынхаа иргэдээр одоо очих гэж тийм ээ. Дахин төлөвлөлт хийя. Энд чинь одоо инженерийн байгууламж тавья, цэцэрлэг сургууль барья. Тэгээ та бүхний гал төлөвлөх нь болиулъя. Гадаа хүндэрдэг нь болиулъя. Яг бол Улаанбаатараас хүнд болж байна. Тэгэхээр гэр хорооллынхан бид юу авах вэ? Газраа ашиглуулсны төлөө. Юу авах юм бэ гэж. Тэгэхээр бид хэлж байна. Та газраа ашиглуулсны төлөө орон сууцтай болно. Эсвэл таав наавс. Одоо яг тэгж тохирч шийдсэн гэр хороол байна уу? Одоо жишээлбэл энэ сонгоо хайрхан дүүргийн
10 дугаар хорооны иргэдтэй уулзсан. Тэгээд тэднэртэй ярьсан. За та нарын газар дээр дахин төлөвлөлтийе гэж. Өөрөөр тэр газрыг чи ашиглая л гэж шүү дээ. Өөрөөр тэр газрын эзэд нь одоо уул уурхаагаар бид одоо ярих юм бол их ойлгомжтой болно шүү дээ, тийм ээ. Өөрөөр тэд нар бол одоо оюу толгой эзэд байхгүй юу? Тийм ээ. Тэр оюу толгой эзэд дээр очиод хэлж шүү дээ. Одоо наад газрыг чи. Бид нэр Риотинто. Та нар Риотинто. Тий, одоо жишээлбэл Риотинто газрыг чи ашиг. Тэгэхээр нөгөөдөл чинь шууд өөдөөс за бид юу авах юм бэ гэж. Газраа бидний өмчийн газар. Ашиглуулахгүйсэн ч бидний мэдл. Харин хотын дарга бид юу авах юм бэ гэж байгаа байхгүй. Тэгээ би хэлсэн одоо та нарт ингээ сайхан орон сууц барьж өгөнтэй та нарын газрыг ашигласныхаа төлөө хэрэглэснийхаа төлөө. Тэгсэн сангийн арханд нэг хичээлдөө ихнэр усаад тэгжэндээ авгаа усаад би бол 4 өрөөг л авна шүү гэж шуудлаа тийм. Яг бол тэр тех хэрэгтэй байхгүй юу? Гэтэ тэрийг аваад одоо та нар яг хийж чадах уу? Чадна. Цахилгаан станц барихгүйгээр хийж чадах уу? Цахилгаан дулаан дид үтц бохрын шийдэж чадах уу? Чадна. Яаж чадах вэ? Нэгдүгээрт бол тэр дулааны шугам бохрын шугамтай ойр ирээдүйд холбогдох юм. Тэр холбогдох хугацаа хүртэл бид нар бол хэсэгчилсэн дулаан, хэсэгчилсэн одоо бохрын байгууламж тавьж шийднэ. Ер нь бол болцоотой газар нь хэсэгчилсэн тийм шийдвэр, инженерийн шийдлийг хийнэ гэж байгаа. Тэгээ бид чадна. Хизэнээс эхлэх үеийн ажил. Өнөөдөр бас та бүлэг дээрээ танилцуулсан тийм ээ? Тийм. Энэ ажлыг одоо ерөөсөө тэгэл гэр ороолынхонтой очиж нөгөө одоо нийслэг 6 бүсчилж танаад орлогч нар явна гэсэн үү? Нийслэлийн 6 гэр ороолын 6 газар дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг сая явуулсан агс бүтцээ өдөр хүмүүс нөгөө дугаарын хязгаарлалт харсаар байгаа тэрийг их сайн сонирхоогүй юм шиг байл. Тэгээд гэр ороолын иргэд бол 90 гаруй хувьтай дандаа тэмцсэн. Оо за. 90 гаруй хувьтай. Ер нь тэгээд бид нар бол одоо тэр жишээ сонгон архны 10 дугаар хороон дэрэгт бол бид нар одоо яг хөр журмаараа эхний ээлжинд бол хөрөнгө оруулагчдыг санал болгоно. Хөрөнгө оруулагчд ирэхгүй бол бид өөрсдөө очно. За. Би сая таныг ирэхээс өмнө таны хөрөнгө оруулгын мэдүүлгийг үтсэн. 11 оны хөрөнгө оруулгын мэдүүлэг байна л да. За энэ дээр та нэг газар эзэмшдэг гэж энэ ганцхан газар эзэмшдэг гинэ. Тэр газар чи хаана байдаг газар вэ? Зүүн бүрэнд байдаг газарыг хэлсэн баг та. Зүүн бүрэн? Зүүн бүрэн. Сэлэнг аймгийн зүүн бүрэн. Зүүн бүрэн сумд уу? За тэгээд таны жилийн орлого 17 сая 991 мянган гаруй төгрөг гинэ. За гэр бүлийн орлого болохоор 26 сая. Барилга байгууламж нь 107 сая гэсэн байх юм. Та энэ хөрөнгө оруулгын мэдүүлгийг надад тайлбарлаж өгөөч. Энэ ямар орлогоос та жишээ нь 17 сая 900 гэдэг юм. Энэ бол их хурлын гишүүн байх үедээ юм байна шүү дээ. За гэр бүлийн нэгдмэл орлого нь болохоор 26 сая гэсэн байна. Нийт дүн 107 сая. Яг наач нөгөө их хурлын гишүүний цалин тэр орлого ингэж бичигдэж байгаа. Их хурлын гишүүн байх үе. Одоо би хотын даргаагаар удахгүй ингээд бас хөрөнгө оруулгын мэдүүлгийг гаргаж өгнө. Тэг гаргаж өгнө. Манай гэр бүлийн хүний орлого бол тэр 20 хэдэн сая гэж байна. 26 сая. Тэг одоо тэр бол одоо нөгөө энэ бол гэр бүлийн нэгдсэн орлого үстэй. Одоо тийм байх уу. Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүдийн орлого гэсэн. Тэгэхээр манай эхнэрийн орлого байдаг юм л да. Гэхдээ яг нэг зүүн бүрэнд нэг лого цагаан эрхлэнэ. Тэрийгээ бас 8-аад нь нөгөө Sky худалдааны төв дээр намар болгон үзэсгэлэн гардаг. Тэрэнд аваач 8-аад нь ер нь манай эхнэр ч ажилласан мундаг дайч юм шүү дээ. Санзад таны нэг байр би тэр ямар учиртай байр юм бэ? Цалингаараа авсан уу та? Санзайд манай хүүгийн моргчийн одоо чулуудаа гэдэг хүү маань бизнес эрхэлдэг. Одоо би чулуудаагаа мөнч эхлэх юмд одоо чи энэ нэг бизнесээ хэлж яриач одоо байнга ярьж явах хэрэгтэй ч юм уу яах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ингэж холбогдож яригддаг тийм ээ. Манай хүүгийн одоо моргчоор авсан байр юм уу? Тий одоо 3 жил өмнө авсан байр. Бод бэлгэлсэн юм шүү танд. Үгүй. Бод группээс. Тийм учраас та паркийн газар дээр дугуй суугаад байсан. Юу гэж бод бэлгэлэх юм бэ? Хардлага байна да.
зүгээр шалгачч болно. За тэрийг би шалгахгүй. Тэгээд би тэр паркинг газрыг танаас асуух гээд энэ асуултыг оруулж ирж байна л да. Паркинг газрыг парк аврыг гэд хөтөлбөөнийхэн байгаа. За Мон уран МСС бод групп энд эзэмшдэг юм байна. За Мон ураны Наранхүү одоо улсын хурлын гишүүн Наранхүү болохоор би бол паркинг газрыг өгөхөд бэлэн байна. Гэхдээ бодит бол өгөхгүй. Надад үнэгүй өгч би тэгвэл энийг сайхан парк болгоод Монголын хүүхдүүдийг 10 жил үнэгүй тоглоулъя гэж амарсан. За бодин тэгээд бас Мон урантайгаа шүүхтэлцээд МСС-ийн тэнд зочд буудал барьж байна. За энэ парк аврын хөдөлгөөнийхэн тэгээд ерөнхий сайдад асуулга тавьсан юм байна. За ерөнхий сайд бол энэ бол одоо арт түмний өмч байх ёстой гэ хариуг өгчөж. Та юу гэж бодож байна? Паркинг газар хувийн компаниудын эзэмшилд байх ёстой юу эсвэл хотын захиргааны мэдлэг байх ёстой? Паркинг газар дээр би өмчийн харилцааны газрын Төмөрбатар дарга дүүрэг өгсөн. Тэр паркинг одоо хүүхдийн амралт чөлөө цагийн тэр паркинг газрын биш тэр одоо паркинг газрыг эзэмшиж байгаа компани 20% нь хот эзэмшдэг юм байна. Нөө за. 20%. Аль компанийн 20% хот эзэмшдэг? Одоо тэр паркинг одоо бид тэр нэр юмсэн бод компани тэгээд хот хоёр хамтарч эзэмшдэг юм байна л да. Ийм гэрээтэй юм байна. За. Тэгээд би бол одоо өмчийн харилцааны газар дүүрэг даалгавар өгсөн. Өөрөөр хэлбэл энийг нэмээ тэр эзэмшиж байгаа хувь. Ийм одоо үүрэг даалгавар өгсөн. Тэгээд тэр хилцэл гэрээ тэр хамтарсан компани байгуулсан бүх юм нь хууль ёсны дагуу. Тэгэхээр бид бол хувь эзэмших одоо хэмжээг нэмэгдүүлээ. 20% байснаа хэдэн хувь болох вэ? Тэгэхээр би одоо 50% руу явуул гэж байгаа байхгүй. 50-50% хувийн компани эзэмших үү? Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь бол энийг ч би их зөв гэж бодож байгаа. Ямар утгаараа зөв гэж бодож байна вэ гэхээр зэрэг за яг бид нар бол одоо ингээд асуудал хэрдэг. Яг ч өмнөнийг хэлэхэд бол хийж бүтээж байгаа улсаа бас янз бүрээр хэлдэг юм аа. Би нэг зүйлийг хэлж чадна. Мэдээж парк дээр баригдаж байгаа тэр хүүхдийн зохицолбор, тоглоомын зохицолбор дуусаагүй байгаа. Үргэлжилж байгаа. Тэгвэл бодийнхан тэнд бол үнэхээр юм хийсэ. Тэр талбай дээр одоо хүүхдийн урд нь байгаагүй паркаас илүү сайн зүйлийг хийж чадсан. Хуучин парк нь сайхан байсан гэдэг байна шүү дээ. Одоо чинь тэнд бол үнэхээр бодийн тэр паркийн тоглоом бол аягүй үнэтэй шүү дээ. 100 гаруй мянган төгрөгтэй явж иж нэг хүүхдээ чүүэ тоглоулаа шүү, хоол унд идүүлж тэнд. Тэгэхээр ийм газар бол хэрэггүй. Энийг бол одоо олигархууд бол хууль бусаар авцсан байна гэж парк аврах хөтөлбөөнийх үзэж байгаа шүү дээ. Тэгээ хууль бус хуулийн дагуу авсан хэсэг нь бол тэр манай өмчийн харилцааныхын шалгаад гаргана биз. Бид ямар ч байсан одоо байгаа хуулийн өрөөнд тэр өөрийнхөө хувийг нэмэгдүүлэх асуудлыг тавьж байгаа. Энэ чиглэлээр бол одоо нэлээд тийм шахалт хийж үйл ажиллагаа явуулах тийм чиглэл үүргөө өгсөн. Тэгхгүйгээр бид нар нөгөө хууль бус үйл ажиллагаа явуулах шүүхтэр очиод унтчаад байдаг. Өөртөө нөгөө амтчгүй хамарчгүй гэдэг болдог. Нэгдүгээр. Хоёрдугаар би дахиад нэг зүйлийг хэлье. Ямар ч байсан паркийн үйл ажиллагааг бол янзалж байгаа. Би зүгээр надад би нэг хэлэхдээ бол нэг зүйлийг хэлмээр байна. Энэ бол намайг засагтаар болохоос айл дэвнгын асуудал юм байна. Эртний асуудал юм байна. Харин ч би одоо бол тэр өөрийнхөө хувь оролцоог нэмхийг л шаардж байгаа. Ийм байж ч таарахгүй. Бид нар ийм том хэмжээний газар дээр тийм ээ одоо явуулж байгаа үйл ажиллагааны 20% авна гэж юу яриад байгаа юм бэ? Наадах нэмэгдүүл. Ер нь энд нэг иймэрхүү шинжийн хит юм байна. Тэгэхээр стационыг юу гэж бодож байна? Стационыг бас хувь эзэмшүүлээд. Тийм үү? Тийм шүү дээ. Аль компани эзэмшдэг? Одоо Нямдавал гэдэг хүн байдаг. Эко Нямдавал биш үү? Биш. Өөр Нямдавал. За. Ах トゥ Нямдавалч гэж ярьд юм байна лээ л дээ. За тэгээд гэтэл бол тэр стационы газрын эргэн тойрны газар нь тэр стационы мэдлийн газар байсан. Тэгс нөгөө газар нь бүгдийг авчиад өгсөн. Одоо энэ нөгөө том
хороол барьцсан. Тэгээд тэр Нимдава гэдэг хүн л тэр газрыг захирамжуулж байгаа. Тэгээд түр юу нийслэл тэндээс ерөөсөө хувь эзэмшдэг юм уу? Одоо чамд энийг харин хувь эзэмшдэг. Хэдэн эзэмшдэг? 49%. Оо за. Тэгээд тэр 49% нь бол зүгээр л хэлбэр идэв. Их мэтлэнгээр иймэрхүү нэг нийслэлийн хувь эзэмшсэн нэрээр ингэж явсан үйл ажиллагаанууд байт юм байна л да. Тэгээ энийг одоо бүгдийг л зэгцлэх гэдэг тэгэл явж штэ. Одоо ер нь нийслэлийн өвчөөс нэмж одоо хувь эзэмших юм байна уу? Газар тийм аятайх юм үлдэж үү? Би одоо хувь эзэмших гэдэг штэ. Бүгдийг хуугаад авцсан уу? Эдээ хуугаад авсан бахад. Одоо зэгцлэх гэж байна. Тэгээд би одоо нэг тайлагны зэрэгдтэй. Парк аврын хөдөлгөөнийхэн таны 31-нд Монгол телевиз дээр хилцүүлэгт ирээчээ гэж урьдсан байлаа. Хэвлэл мэдээлэлээр их ярьж байна. Танд өөрсдөө урилга өгсөн үү? Нэгдүгээр төгөөгүй. Хоёрдугаарт бол тэр хилцүүлэгт ороод одоо ярилцах бол болно. Тэ би нэг сүүлийн үед нэг асуудал шийдэх гээд байгаа юм уу? Тийм ээ? Тийм ээ? Хин нэгэнтэй зүгээр тулдаад байгаа. Энэ өнцгөөс нь бид асуудлыг нэлээд тодорхой болгож хандах ёстой. Одоо ч хөлсний үйл ажиллагаа их явж штэ. Тэнд одоо тэр паркт холбоотой бүхэл компани удирдлагууд ирэх юм билээ л дээ. Тэгэд танд нэг тэрийг урьж гэн гэд өнөөдөр таныг ирэх үгүй юу гэдгийг манай өмчийн харилцааны газрын дарга очих байлгүй. Та өөрөө бол очихгүй юу? Гэхдээ би одоо ажил төрлийнхээ байдлаас л харна. Зя. Таныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн хардлага байх юм. Би бодоод исэн чинь бас магадчихгүй санагдаад байна. Яа тэгэхээр та 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроо сунгаанд явсан шүү дээ. Тэгэд ялагдсан. Тэгэхээр би тэр үеийг л танд сануулад энийг асуух гэдэг юм л. Танд ер нь тийм бодол бий юу? За би одоо нэг юм хэлчихтэй зэрэг мэдээж хүмүүс одоо юу гэж хандах юм би хэлж мэдэхгүй байна. Би элбэгдэрч жишээ нахад ерөнхийлөгч болоосоо л гэж бодож байна. Элбэгдэрч бол ерөнхийлөгчийн энэ эрх мэдлийг бол нэр төртөө хэрэгжүүлсэн юм. Хэрэгжүүлж чадна. Элбэгдэрчийн хийж байгаа үйл ажиллагааг одоо нэг задлаад ирэх биш үцээд хараад яг юу хийгээд байгаа юм бэ гэдгийг харах юм бол хүмүүс бас надтай адилхан бодолтой болно гэдэгт би огтхон ч хэрэгэлцэхгүй байна. Би тэгээ чамд нэг жоохон нуршаад юм тайлбарлчих л да. Тэрний үхээр зэрэг энэ авилгал гэдэг манайхан их авилгал гэж ярихаар одоо нэг хуучин цагт бол одоо юу гэдэг юм би нэг элдвэр хэлээд муулдаг байсан тийм нэг үгний хэмжээнд л очлоо. Энэ авилгалын гэдэг шиг. Тий нэг авилгалын хор хөдөлгөөний талаар бас тийм ч сүрхээ ойлгож байгаа юм алга. Жишээ нь санд асуулга яваад үзэхэд бол авилгалын асуудал нэлээд доогуур гэдэг. Санаа зовж байгаа асуудал. 8 ч юм уу тийм ээ 9 ч юм уу. Ийм л байдалтай байдаг. Тэгэхээр энэ авилгал ийм 3 үе шаттай байд юм байна. Нэгдүгээрт нь үнэхээр одоо ийм шунхай сэтэлтэй албан тушаалтны ийм хэмжээний хэрэг одоо төдийгөр байдаг юм байна л да авилгал. Ер нь авилгал гэдэг чинь тэрийн албан тушаалтны лэмцэндээ хийдэг ажил шүү дээ. Жишээ нь ийм хэмжээний авилгал бол одоо Америкч байд юм байна. Тэгэхээр тэр хүнтэйгээ хариуцлага тооцож чаддаг. Тийм ээ. Жишээ нь ийм одоо хэмжээний авилгал бол жишээ нь Голланд ч юм уу хамгийн авилгалгүй оронд хүртэл одоо цагаачлалын асуудлаар үтсэн сайдны авилгалд орооцолдог жишээтэй. Өөрөөр тухайн оны шунхай сэтлээс бий болсон. Гэхдээ энэ нийгмийн хэмжээнд бол байх чадваргүй. Тэрнтэй хариуцлага зоочж чаддаг ийм нэг авилгалын эхний үе шат байна. За. Жишээ нь 90-ад оны ихээр бид нар тийм байсан. Одоо санаж байгаа бол өнөөдрийн хүмүүст ярих юм бол инээ тэмдэлтэй одоо дамд ингээд баг хурлын гишүүн тийм ээ. Зүгээр авж байгаа мэдээлэл ашиглаад хадгаламжаа өөр хадгаламж руу шилжүүлсэн. Хүнээс авилгалж аваагүй юм шүү дээ. Тэгээд баг хурлын гишүүнээс чөлөөлөгдөж ирсэн.
Дараагийн шат нь бол энэ социалны шинжтэй авилгал гэж. Одоо жишээ нь түрүүний миний хэлдгээр нөгөө төрийн зарим нэг одоо шийдвэр эсвэл аргагүй ихэнд эсвэл буруу авсан шийдвэр нь одоо хүнд одоо юу гэдгийг тодорхой эрх мэдлийг ашиглаад бизнес их болцоо олгочдөг. Жишээ нь саяны дугаараа хязгаарлалтын гүт тийм ээ. Дугаараа 8 яваад шүү дээ. Ийм социалны шинжтэй. Одоо эмчэд үзүүлэхдээ одоо юу гэдгийг авилгал өгч юм ч гэх юм уу. Сургуульд одоо орохтой авилгал өгч юм ч гэх юм. Сургуульд оруулдаг бүр ченжүүд бий. Тий. Гурав дахь нь бол үндэстэн орших тухай асуудал тавьдаг авилгал. За энэ бол харин аймаар. Энэ бол зүгээр тэр үндэстэн орших уу орших уу гэдгийг нь тавьдаг. Энэ бол одоо юу гэдгийг төрийн одоо бүх албад тусгай албад нөгөө үндэснийхээ эрх ашгийг хамгаалах, нөгөө үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалах, нөгөө улс орныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалах тэр үүрэг функцээ төр биелүүлэх чадваргүй болтлоо авилгал тавьчихсан. Тэгэж ярих юм бол хөрөнгө мөнгөтэй гадны одоо юу гэдгийг төр дүүлчилдэг. Ийм одоо аюултай авилгал. Тэгэхээр манай авилгалын хэмжээ яг ийм хэмжээнд хүрсэн юм байна. Гуравт хүнд үед орсон. Хүнд үед. Хатгаа болчих. Бүр одоо хүнд үед. Эмгэг үед орсон. Одоо бол зүгээр үндэстэй эрх оршихгүй гэдэг асуудал. Ийм авилгал одоо аюул автсан үед 1919 онд одоо дундад улсад дагаар орё гэдэг шийдвэр гаргаж ирсэн юм шүү дээ. Их хурлын дээд хурл нь. Тэгэхээр ийм хэмжээнд хурц. Тэгэхээр өнөөдөр элбэгдэрж энэ байдлыг хараад энэ асуудалтай үнэхээр тэмцэж байгаа. За би танд нэг бичлэг үзүүлэхээр бэлдсэн юм. Өнөөдөр улс төрийн амьдрал бүрийдээ тоглоомш болчихлоо. Хэрвээ улс төрийн амьдралд ороод нэг хэмжлэн үгэлээдгүй бүрийдээ тоглоомш шодрог явуулаач гэсэнтэй мангар болсон санагдаж байна. Өнөөдөр улс төрийн бүрийдээ тоглоомж болчихсон ямар нэгэн тийм ёсоргүй улс төрийн амьдралыг нөмөрчгөөд байна. Энэ бол алгавчсан төрийн шин чанар юм аа. Энэ алгавчсан байдлыг илгээх юм аа. Хамгийн гол миний одоо эсвэл үндэ сэтгэл түгшээд байгаа. Тийм сэтгэл түгшээд байгаа учраас би нэрээд хэлсэн. Магадгүй арчлаа алдаж мэдэх шиг. Арчлаа алдахаар марахгүй. Арчлаа алдах тусгаар төлөвлөлт авч мэдэх байдаг байна. Гэхдээ ер нь яхаараа нэг хүн Чингис хааны тухай кино гэдэг ингэ зовж явах хэрэгтэй тийм. Энэ төрийн бодлого гэдэг нь айц юм. Үс ахаар Монголын улс төрд орж ирлээ. Та нэрээ үс санаад байгаа юм шиг. Надаа үс санаж байх хэрэгтэй. Би бол түрүү хэлсэн шүү дээ. Шудраг ёсон төлөө явна. Арчлалын төлөө явна. Энэ бичлэг бол 2009 оны 4 сарын 4-ний үүсэг хийгийн хурал дээр таны хэлсэн үг л дээ. Монголын арчилд одоо л бодит аюул занал хийлээд байна. Тийм учраас би арчлаа алдахгүй тул бүр тусгаар тогтнолоо алдахгүй тул ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна гэсэн бичлэг. Яг саяны таны ярьж байгаатай хавцалдах болов гэдэг. Одоо та тэр одоо Монголын арчил алдаг тэр тусгаар тогтнолоо алдагдахгүй гэсэн тэр айдсаас гарч чадсан уу? Элбэгдэрчд үнэхээр итгэж найдаж байна. Тэмч учраас элбэгдэрчийг би ахаад ерөнхийлөгч болоосаа л гэж бодож байна. Энэ бол ямар нэгэн намын нөхрийн хамтлаг чилж байгаа юм биш. Тийм ээ. Энэ бол одоо юу гэдэг элбэгдэрчтэй анх хоёулаа одоо энэ үйл хэргийг эхлүүлсэн болохоор чилж байгаа юм биш. Ямар нэгэн хувийн харилцаа нөлөөлөж хэлж байгаа юм биш. Би түрүү хэллээ шүү дээ. Авилгал бол өнөөдөр Монгол үндэстэн улс орныхоо улсынхоо оршихуй гэдэг асуудал тавьдсан байж байна. Та нар өнөөдөр ингээ харах юм бол хэвлэл мэдээлэл дээр гарч байгаа тэр авилгалыг, тэрний явж байгаа урсгалыг тийм ээ, тэрний цаар хүрээг бодолтой одоо хөлийн зэргийнхэн нийлээд одоо хилээ манахын оронд уул уурхайн бизнес хамтраад ичсэн шүү дээ. Одоо саяны мят хэрэг. Одоо тэгээд ийм эмгэг төвшөнд авилгал очисон гэдгийг элбэгдэрч үнэхээр тодорхой ойлгож байна. Тодорхой ойлгож байгаа учраас энэтэй үнэхээр хайр найрг үзэж байна. Эхнэх олон хүнээс гараад идэх зүрх биш шүү чинь. За хоёул одоо элбэгдэрч мундаг тэмцэж гин гэж яриад байвал чи л өөр асуусан. Айгуул ерөнхийлөгчийн сонгуулийн PR эхэлчих гэж хүмүүс яг дараа шүүмжлээ шүү. Тэгж чамайг асуусан болохоор л арилж байна. Авилгачийг тэгээд өмөрдөг болчих юм да. Юм хурдан юм те.
Одоо саяхан л жишээ нь энэ хүн бол авилгач шүү, энэ юм шүү гэж бичдэг байснаа. Тэр хүний бариа шоронд хийгдэж зэрэг хүүе энэ ч одоо хэлмэгдүүлэлт эхэллээ. Бүр бүхэл бүтэн нам мэдлж тэрний чинь төлөө. Бүхэл бүтэн бүр төрийн байгууллага засгийн газарт гишүүд нь орж ирж байна. Гэхдээ энийг бид нар өөрсдийнхөө нэг улс төрийн дүгнэлтийг бол дандаа их тийм хинжиж хиймээр байгаа юм. Яг тэгвэл цөөнх бол хязгаарч өндөр дуутай байдаг байхгүй. Жишээ нь бол энэ үйл ажиллагаа зөв болсон гэдэг олонх дуурахгүй л биш үү? Тийм ээ. Харамсалтай нь бол дэмжиж байгаа олонх дандаа дуу. Гэхдээ ер нь арчлын дуу чангараад байгаа юм биш үү? Сүүлийн үед бол арчлагчдын дуу ер нь их чангарч байгаа шүү дээ. Хүмүүс яагаад дургуутсаад байгаа? Яагаад түүний хувийн өмч рүү дайраад байгаа? Яас их хүн загинд тэгээ ямар том дуурд ингэ дургуутсаж эхэлж байна. Та масаас ер нь мэдээлэл авч байгаа юу? Яг асуултыг сайн ойлгосонгүй. Яагаад тэгэхээр за таны хийсэн дугаарын юунууд хязгаарлалтууд дээрээс нь буруу талтай өрүүлэлтэй машин. За дээрээс нь тэр захыг одоо би одоо ганцхан дүнжин гарав гэж хэлмээр байна л д. Дүнжин гарав захын юуг хураана гэсэн. Дээрээс нь та 21 барилгын эрхийг төдөлзүүлэхээр те шийдвэр захирамж гаргасан. Тэрнээс миний санаж байгаагаар бол ганцхан Тэмүүлэнбаатар гэдэг компани л эрхийг төдөлзүүлэх шиг боллоо. Би дутуу санджиж магадгүй. Ингээл өглөө болгон ирэхээр л одоо сая хэвлэлийн эрх чөлөөг хөнөх гэж оролдлоо шүү дээ. Ерөнхийлөгч бүр аргаа аваад өөрийнхөө санаачилсан хуулийг эргүүлэн татчихжээ шүү дээ. Ингээд байгаа эн чинь энэ хүмүүсийн иргэдийн дургуутслыг хүргээд эхлээд байна. Эхлээд би нөгөө чиний эхний асуултанд эхний асуултанд хариулъя л да. Би эхний асуулт нөгөө асуусан асуултаа салгахгүй болвол би дэндүүх тайлбар хийчлээ. Тэгээ өөрөөр хэлбэл нөгөө хоёр асуудал холж утгаад байна л да. Өөрөөр хэлж эхлээд ерөнхийлөгч одоо инквайр асныг бол одоо авилгалт холбогдсон энэ үйл ажиллагааг өмөрөх хандлага одоо их байна гэж. Яг үнийг хэлэхэд бол би энэ асуултан дээр хариулж байна л да. Тэрний үгээр өмөрч байгаа нь их байгаа юм биш ээ. Би энд өмөрч байгаа нь бол цөөнх байгаа. Харин чанга дуурайд байна. Зүгээр чанга дуурч байна. Олон хол энд дууга гаргахгүй. Одоо жишээ нь нэт рүү ороод ч юм уу, Twitter руу ороод харах юм бол одоо юу гэдгийг юм. Тийм ээ. Одоо олонх нь л энэ одоо яах юм бэ чинь. Хүн бүхэн хойлоо тэгш хэрэгтэй биш тэгэл олонх нь л тэгж биччихэл байна л да. Гэхдээ тэд жагсаал хийхгүй байна. Тэд цуглаан хийхгүй байна, тийм ээ. Тэд ямар нэгэн одоо тийм үйл ажиллагаа явуулахгүй шүү дээ. Яг тэгвэл явуулах шаардлага алгүй шүү дээ. Яах явуулт тэргүй төр өөрийнхөө авах ёстой арга хэмжээг л авч л байна. Тэгээл тэрний төлөө одоо жагсаад дэлтэй биш. Тэг шаардлагач байхгүй. За би эхлээд энэ асуултанд хариулж байна. Хоёр дахь асуулт нь бол өөрийг чинь хэлж байгаа. Би харин үндэ дугаарын энэ хязгаарлалтыг эсэргүүцэж байгаа. Буруу талтай өрүүлтэйг эсэргүүцэж байгаа эдгээр олон зүйлийг хэлэхдээ хүмүүс хүний эрхийг одоо ярьж байгааг би бол харин хараад бол маш их тийм одоо сэтгэл хандлаа. Яг өөрөө чи хэлдэг үнэн. Өөрөөр хэлбэл энэ эрхийн мэдрэмж бол илүү өндөр болжээ. Эрхээ хязгаарлуулах дургу болжээ. Энд чинь л арчил. Энд чинь л одоо яг зөв зүйл рүүгээ явж байна. Гэхдээ нөгөө талаас бол хэлж штэ. Энэ одоо бие биенийхээ одоо амьдралыг бэрхшээлтэй болгож нөгөө одоо бие биенийхээ эрхийг нөгөө талаараа хөндөж байгаа юм зохицуулах гэж ядаж байна. Жишээ нь махан доочрлол одоо алалдаа лавл тэр очрыг нэг цэгцлэх хэрэгтэй болно та. Тийм биз дээ гих мэтлэн жишээ нь хүн бол тамхи би бол тамхи татах хэрэгтэй, чирж тамхи татах хэрэгтэй тийм ээ. Гэтэ бид нарыг одоо Америкт бол жишээ нь нийтийн газар очиод тамхи татахыг зөвшөөрөхгүй. Яг тэгвэл бусдад хоруулаад байна. Тийм учраас энэ эрхийг хязгаарлаад байна. Тэгэхээр зэрэг энэ одоо машины хөдөлгөөн зохицуулах гэж байгаа чинь тэр одоо юу гэдэг юм нээргүй бухимдалгүй тийм ээ. Тэгээд өөртөө одоо амжуулах ажлаа хурдан амжуулах тэр эрхийг хангах нөхцөлийг л бий болгох гэдэг байхгүй. Гэхдээ тэрийг бол би бодохдоо бол нэг их бүгдээр эсэргүүцэхгүй байгаа хөө. Гэхдээ ер нь эсэргүүцэж байгаа дуу хоолой их байна шүү. Яг энэ шийдвэрүүд чи араасаа давмгаалчлаа л да. Жишээ нь сая кабелийн 21 телевизийг хаах шийдвэрийг харилцаа холбооны зохицуулахаар гинт хийх гэжсэн нь харин мэдээж шуугсны хүчинд
төр зурлууд ямар ч байсан эрхээ хамгаална гэдэг үзэлсэн их хүчтэй улсын явд нь өөрөө их чухал. Энэ дээр би бол одоо тэр намайг эсэргүүцэж байгаа хүн бүхэнтэй би санал нэгвэ. Зөв шүү дээ. Ийм байх ёстой шүү дээ. Ингэх ч ёстой. Би гэхдээ энэ зорх зургийг дандаа барьдаг байгаарай л гэж хэлмээр байгаа юм. Яг тэгвэл манай нам ялахад бол иргэд маань их зүрх зоригтой болчдөг юм аа. Тийм ээ? Ардын нам одоо өнөмлөхөө ялсан үед бол зүрх зоригтой их цөөрдөг шүү дээ. Амх болчдөг гэж юу? Тэгээ би жишээ нь бол тэр газрынхан төлөө тэмцэлд явж байгаа их олуулаа явж байгаагүй. Цөөхөн зоригтнуудтай л явж ирсэн. Яг ардсан нам гараад ирэхээр бүгд мэддэг байхгүй юу? Тэд бол одоо хүний эрх рүү алдахгүй тийм ээ. Тэд ядахтаа үг сонсон. Тэд ядахтаа шинэ шийдвэрээ боловлчихно. Тийм ээ, засчихна юу ч гэдэг юм. Тэгэл тэр үнийг оролдоол, шардоол одоо юу гэдгийг хавчаал, гадуурхаал. Тийм учраас одооны энэ эрхээ мэдсэн энэ их ухамсар бол өн мөнхөд байгаасаа л гэж үзэж байгаа. 9 сард одоо тань шиг нэр хүндтэй Улаанбаатарт байхгүй л шүү дээ. Өнөөдөр одоо тань шиг хүний одоо дургуйслыг барьж байгаа хүн бараг Улаанбаатарт байхгүй болсон юм шүү дээ. Энийг та мэдэрч байгаа юу? Ерөөсөө би мэдэрч байгаа. Тэгтэл сайхан байгаа юу? Үгүй сайхан байх юу хөө. Би нэг юмэг л бүр хатуу хэлж байгаа. Намайг яаж ч болно тийм ээ. Надад дуртай байж болно, дургүй байж болно. Ер нь хөөх юм би чинь анх ухуулах хуудснаас энэ улс төрд орсноос тэр чиний хэлж байгаа 9 сар хүртэл хизээч олигтой нэртэй байгаагүй. 9 сард л нэг сайхан нэртэй байж үзсэн. Гайгүй байсан баг. Нэг сайхан нэртэй ч юм бэ гайгүй л байсан баг. Гэхдээ өнөөдөр жишээ нь улс төрчид нэр хүндээ ботсон арчаагүй байдлаас болж юу шийдсэн юм бэ? Юу ч шийдэж чадсангүй шүү дээ. Тэгээ бүр зүгээр нэг тийм учраа олгоо байсан л нэг маасл бижигнээлээдэг улс төрчид юм хийж зүрхэлдэхгүй. Яг тэгвэл нэр хүндээ бодоод. Би бол Улаанбаатар хотчиг хот болгоно. Энэ хотчиг хот болгохын төлөө хийх ёстой хатуу юм бол хийж л таарна. Авах ёстой арга хэмжээгээ авч л таарна. Гэхдээ хүний эрх зөрчихгүй. Хүний эрх бол зөрчихгүй. Жишээ нь бол түрүүний хэлдэг машины дугаар хязгаарлахад бол эрх зөрчигдлөө гэж ярихад зам чөлөөтэй боллоо шүү дээ. Эрх минь ёстой жинкээсээр хэрэгжиж штэ гэж байгаа хүмүүс ч бас зөндөө. Байгаа. Тэр бол тийм биз дээ. За би таны нэг нийтлэлийг бас энд хевлээд аваад ирсэн. Энэ 4 сарын 5-нд сонин дээр гарсан. Бахирмаар санагдсан хором гэж. Ерөнхийлөгчийн сумгаанд нам дээрээ ялагдангуудаа та маргааш нь энийг бичиж өдөр тутмын хит хитэ сонь төгсөн л да. Энд нэг хэсгийг би танаас асууя гэж бодсон. 90 онд гараасаа барин тэмцэж явсан амдуудын маань нэг ерөнхийлөгч инх хоёрын ТВ-с телевизэд гүйж очиод Батүл зоригийн иргэд холбоотой хിവэрэ байгаа гэсэн бичлэгтээ хуурцаг тавиулж байгааг мэдсэн сэтгэл маань өвдөлтөндөө яаж дэсвэлээ гэсэн бас. Энэ хэм бэ? Нууц. Яагаад? Яагаад хэлэхгүй гэж? Яагаад тэр хэлж? Одоо тэр хүн танай намдаа байгаад албан тушаал ашиж байгаа юм. Бага. Албан тушаал ашиж байгаа. Энэ тэгээ яг тийм юм болсон юм уу те? Болсон. Тэгээ та яасан? Яахчгүй гүтгүүлэл туссан. Тэгээд яах юм бэ? Өнөөдөр ч таныг энэ ярилцлаганд урьсан гингут энэ талаар асууж өгөөч гэсэн бас хэд хэдэн хүний санал орж ирсэн л дээ. Тэгэн гут би энэ нийтлэлийг санахгүй юу? Тэгээд татад аваад ирлээ. Одоо нэг л ийм л юм болоод байна л да. Нөгөө Тэмэнжин явдгаар явна, ховцдгаар уцнаа л гэдэг шиг. Одоо энэ улс төрд энэ одоо би чинь 20 чинь юу юм? 88 онд анх ухуулах уцнаа гэж. Тэгээд тэр үеийн дотоод явам тэр баригдаж очиж байж. 25 жил. Тий 25 жил. За энэ хугацаанд бол ер нь янз бүрээр хэлүүлээ, янз бүрээр оролдууллаа тийм ээ. Сүүлдээ хүн чинь ер нь тийм мэдрэмжээ алддаг тийм ээ. Юунд цочирдгоо байдаг. Дархлаатай болчихж байна. Тий одоо дархлаатай болдог. Тэгээ би нэг юмэг л одоо
Тэгээ хүний муу зам бүхэнтэй тулдаа тэрний хойноос хөөцөлтөд тэгвэл одоо улс төрд явсны хэрэггүй. Дийлэхчгүй яг тэгвэл чадахчгүй. Яах юм тэгж. Би таныг бас яг тэгж боддог байхгүй. Тэгэхэд та энэ 9 онд бичсэн нийтлэл дээр бол та бүрийг дэсэрсэн байхгүй. Энараа би үг хэлвэл бахарчих гээд байла. Би үг хэлвэл орилчих гээд байла. Багтарч бачуурч гүйцсэн байла. Тамлуулсан хүн өвдөлтөндөө багтарч бачуураад бахирж оролдог юм гэсэн, орилдог юм гэсэн гэд. Энд та амар тесэрсэн байхгүй юунд тэгж тесэрсэн? Ерөнхийлөгчийн сумгаанд ялагдсан даа юу? Эсвэл өөр одоо хүмүүс өөрийг чинь дэмжинэ гэж амлчаа тэр амлалтнаас буцсан даа юу? Гэхдээ ер нь бол тэр 88 онд хуулахууцнаа одоо тэр жохоо хөхт харагддаг хөхт. Тэгээд энэ олон жил явахт бол тесэрмээр үех байсан. Бие бариалсан. Ер нь бас тийм сэтгэлийн хувьд их хүнд байт юм л да. Жишээ нь хүмүүст хэрэгчлээ олж өгсөн. Гэтэл тэр хэрэгчлээ олж өгсөн хүмүүс чинь чамайг хамгийн муухай хараг. Тэр үед бол тэр элбэгдэрж бидний шиг цөөхөл улсууд одоо тэр талиг зориг мориг тийм ээ бид нар ч цөөхөл улсууд тэр одоо том дэглэм эсрэг тулалдах гэж амь насаараа эн чинь тавиал үзчихсэн. Одоо ч яг баатрууд ихэлтэй одоо бол ойлгомжтой яг ч үгүй. Намайг жишээ нь дотоод яам дээр барьж аваачаад нийгмийн аюулаас хамгаалах тэнд бол тэрийг сонсоод бүх хүний өвдөг дагчин чичирдэг байсан газар. Тэгэхэд надад бол шууд л хууль уншаад чамайг заазаар ав. Ийм эрхтэй гэдгээ хэлж л байсан. Гэхдээ би юу хэлээд байна вөхөр жишээ нь хүмүүст эрхч одоо би бодтоо ингээд Вашингтонд явж байсан чинь хоёр нөхөр таарлж Вашингтонд Америкийн Вашингтон. Тэгээ харин намайг загин ч нүдэс. Чи улс орноос хөдөлчихэд энд юу хийж байгаа гэж. Хэдэн онд? 98 онд юм хизээ юмд. Ийм ярьж байгаа байхгүй. Сэн одоо миний нэг дүү хэлжсэн л дээ одоо юу гэлээ Европт явж ирсэн чинь тэр Европт бизнес хийгээд явж байгаа л нэг эрэгтэй эмэгтэй байр л ирсэн. Манайд ч бүр үзэхгүй байна гэнэ ярьсан. Сэн одоо малаа хөвчилж авсан тэр малчин намайг одоо бидний үзлийн мухагаар хэлээ. Яалаа гэж ингэж байгаа юм бэ л гэж бодож байгаа байхгүй. Гэхдээ энэ эрхийн төлөө л тэмцсэн. Эрхийн төлөө л тэмцсэн. Тэгээд жишээ нь одоо боддоо 98 онд ийм нэгвэр бархирмаар санагцсан ормуудаар ярьж шít. Жишээ нь 98 онд энэ Улаанбаатар нийслэлийн бүх иргэдэд орон сууцны үн төлбөрөг өвчлж өгсөн юм байна. Гэхдээ бид одоо хэлж яаж тэр үед чинь метр квадратын 360 мянгаар өгөх гэжсэн байхгүй юу. Инвиш гэдэг одоо шадар сайд инвишийн толгойлсон комисс метр квадратын 360-аар. Тэр үед боддоо 90 хэд оны 360 мянга. 360 мянга шүү. Би 360 гэж шиг боллоо. Тэгэхэд тэр орон сууцаа авч одоо тийм ээ амьдрал одоо эргэлдүүлэх хөрөнгөтэй улсвал ястай энэ арчилсан нам гэж одоо хэрэг алгаал гэдэл ингээл ярьж захтал тэгэл. Тэгэхээр ингээд тэгээ сүлд юу гэж ойлгож байна вэ гэхээр зэрэг ястай бархирмаар санагд тэр бүхэнд бол. Тэгээд сүлд ер нь хийсэн юмныхад хариуг битгий бодоо тийм ээ. Тэрний төлөө одоо чамд бол ийм цэцгийн хэлхээтэй тэтэн өмсгөн гэж бодож байгаа болвол түүнийг мартаал гэдгийг ойлгосон. Ер нь улс төрч гэдэг бол хүмүүсийн өмнө хэрэгслэл юм. Зүгээр л хэрэгслэл. Тэд асуудлаа шийдвүлдэг хэрэгслэл. Тэдний асуудлыг шийдчихвэл тийм ээ. Дуртай байна. Дуртай байна. Тэгээд бол та нар өөрсдөө сонгосон юм чинь. Би улс төрч болыг сонгосон. Тэгээд яг арчилч нь бол арчлалын нэг юм байна шүү дээ. Бид арчлалыг ойлгох хэрэгтэй. Хүнд гэм хор хийхгүй л бол тэнэг хүн тэнэг байх хэрэгтэй. Галзуу хүн галзуу байх хэрэгтэй, тийм ээ. Өвчтөе хүн өвчтөе байх хэрэгтэй. Харлуулах дуртай юу ч харлуулах хэрэгтэй. Тэр хүндлэг юм хийгээгүй л бол тийм юм. Бид нар одоо ямар нэгэн өвчтөе солиотой энэ бүх юмыг хараа сууж захтал энэ хүндлэг юм хор хийгээгүй л энэ ийм хэрэгтэй юм шүү дээ. Хүн муу хүн байх хэрэгтэй байхгүй юу? Хүнд юм хор хийгээгүй бол хүн хөгийн төгжил байх хэрэгтэй л юм байхгүй юу?
чи хүндлэг ай гэвэл. Тэгэхээр Тэр бүхэнтэй би зуралтад явал юу болох вэ? Яг л өөрөө тэр эрхийг өгөө үсттэй. за хотын таны ярьжсэн шөнийн цэнгэний газрууд хизэнээс ажиллаж эхэлэх. Хизээгнээс одоо хот ер нь шөнийн амьдралтай болох. Гэхдээ хот шөнийн амьдралтай гэж ярихаар жоохон зогсгүй. Шөнийн дэлгүүр, шөнийн театр, шөнийн үзүүртэй болмоор бай, шүнжэнгөө ажилдаг баартай баймаар байна. Шөнө яваа халуун хоол иддэг баймаар шүү дээ. Гэхдээ эхлээд тэрийг хийхин тулд эхлээд нөхөө бусад иргэдээ унтуулахгүй л бичгээд ээж болохгүй тийм ээ. Унтуулахгүй л гадаан зодоо ийгээд ээж болохгүй. Тийм биз дээ. Тэр үндэ ямар ч арч суус орон энийг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл бид нэг юм ойлгох хэрэгтэй. Бидний ирэхээр бас бусдын ирэх хязгаарлагддаг шүү дээ. Тийм ээ. Энэ хоёрын балансыг тэгвэл яаж энэ хоёрын балансыг олох гэж л үлээ үзэж байна. Жишээ нь түрүүн чи хэллээ нөгөө газрын асуудал. Гэхдээ яагаад одоо шинэ Монгол улсын жирийн нэг иргэн газартай болж чадахгүй байна тийм ээ? Мөнгөтэй, эрх даргатай, танилтай, авилгалтай нь яагаад 100 гатаа гэдэг юм бэ? Яагаад 200 бид нар одоо шинэ Улаанбаатарын иргэд газаргүй иргэдэд газар өгч чадахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Нөгөө мөнгөтэй улсууд чинь дээгүүр доогоор яриад ингээд бүгдийг авчлаа шүү дээ. Тэгээ хууль зөрчсөн юмуд байгаад байна шүү дээ. Хууль бусаар. Гэхдээ яагаад нэг нь одоо ядуу дорой болохоор одоо юу гэдэг газартай болох ирэхгүй тийм ээ. Нөгөөх нь болохоор одоо баян одоо юу гэдэг юм чадaltaй болохоор юм бүхэн хүртдэг хэрэгтэй байх хэрэгтэй. Тэгэхээр тэр чинь бас ингээд нийгэмчилж болохгүй шүү дээ. Одоо чинь баян хүний ихийг аваад ядуу хүн тарааж өгч болохгүй. Өөрөөр хэлбэл би хэлж байгаа юм. Жишээ нь өнөөдөр одоо энэ бүтээн байгуулалтыг хийж энэ олон хүнийг ажилтаа болгож ингээд бизнесүүд явж байгаа нь үнэн. Тийм ээ. Гэтэ хэдүүлээ тоглоомынхаа дүрмийн хүрээнд л явъя л да. Тийм. Хууль ёсны байх хэрэгтэй. Хууль ёсны л байж л да. Хэрэв хууль зөрчвөл уучлаарай л гэж. Тийм учраас бол одоо ямар төвөгтэй юм явж ийн вэхээр одоо нугалах юм бол зөв зүгээр яж байгаа хууль ёсны хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс хэлмэгдчих гээд идэг. Энэ лөө халтарчмааргүй. Гэтэл хууль ёсоос ахиулахгүй бол хамгийн одоо юу гэдгийг залхаа этгээд нь юм бүхнийг одоо хүртэх хэрэгтэй болчих гээд байдаг. Хуулиас ахиулахаас өөр аргагүй болчиход шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо Москвагийн мэр байсан Лучков шиг л газрын мафи бизнес зам тамтгаа алдсан юм байгаад байдаг. Тэрнтэй одоо тэрийг хууль ёс тоглоомынхын дүрмийн хүрээнд оруулмаар байна. Гэхдээ Белорусын ерөнхийлөгч Лукашенко шиг л тийм ээ тэр төрийн газар буцааж ав. Энэний газар энийг ав гэдэг. Ийм хоёр юм руу халтарчихгүй санаатай торгоо ирмгээр л яваад байгаа байхгүй. Ингээд торгоо ирмгээр явахад их хэцүү тийм амаргүй байна. Ягаад гэвэл хууль нь бас их өөрөө янз бүрээр тайлбарлаж болдог. Хууль нь өөрөө тэр торгоо ирмийг гаргаж чадаагүй. тэгэл тэр чин одоо жишээ нь тэр хуулиудыг баталгаад та их хурлд байж лээсэн да. Байж лээсэн. Тийм. Тэгэхээр хуулийн нь бол яаж тайлбарлаж болж байна? Тийм. Жишээ нь бол их хурл дээр бол хуулийг гаргасан. Одоо харин би нийслэлд ирээд одоо нэг хийгээд байгаа юм тэр байхгүй. Тэр хуулийг тухайн орон нутагт нарийн журмалж өгч журмуудын энэ орон нутгийн удирдлагууд их бага хийсэн юм байна. Өөрөөр хэлбэл нөгөө тодорхой орон нутгийн дэвсгэрийн амьдрал бүр ялгаатай учраас тэр тодорхой хуулийг бол ерөнхийн нийтлэг байдлаар гаргацдаг. Тэгээ тэрийг жишээ нь Улаанбаатар хотод яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчд журмлах хэрэгтэй байхгүй. Жишээ нь бид журмалж чадаагүйгээс болж том алдаа гарч. Өөрөөр хэлбэл тэрний яах ёстойсэн гэхээр газрын тухай хууль гараад ирсэн. Газар дээр ашиглал гэж бий, эзэмшил гэж бий, өмчлөл гэж бий гэж. Ийм дээшээ эрхэн чангараад байдаг. Тэгэхэд бид нар зүйн эхлээд барилга бариулах гэж бол ашиглалыг өгье. Тэгээд 2 жил барилга барихгүй бол ашиглалыгаа буцаая. Харин тэр 2 жилээр одоо газар аваад тэрэн дээрээ барилга барих юм бол нөгөө хөрөнгийн баталгаажуулахын тулд эзэмшил рүү шилжүүлье. Өөрөөр хэлбэл эзэмшлийн гэрээ 60 жилээр одоо өөрөөр хэлбэл хөрөнгийг баталгаажуулж байна. Тийм ээ? Угаасаа л ийм байх хэрэгтэй байсан мэт. Ийм байх ёстой байсныг ингэж журмлаагүй шүү дээ. Мөн үү? Тэгэл боон одоо юм бодлоо өсчихгүй. Та ер нь нийслэлийн засаг даргыг засгийн газрын гишүүн байлгахыг гэвэл ер нь ямархуу санаа оноотой байх вэ? Энэ сүүлийн үед тийм байж болдгоо болов уу гэж харагдаад байгаа л та.
Засгийн газрын гишүүн байх нь бол зохисгүй. Яг бол нийслэлийн засаг дарга бол нийслэлийн төлөөллийн байгууллагаас сонгогддог. Тэрний өмнө хариуцлага хүлээх ёстой. Тийм ээ. Засгийн газар бол парламентын өмнө хариуцлага хүлээдэг. Тэгээ бид сайд болцохоор хэний өмнө хариуцлага хүлээх вэ? Нэгдүгээр тэр нь өөрөөр хэлбэл ерөөсөө хуулийн хувьд хууль эрх зүйн хувьд боломжгүй ийм зүйл юм. Зүгээр нийслэлийн засаг дарга заавал засгийн газрын гишүүн байхгүйгээр л ажиллаа бүтээх ухаанаа л бол. Ажиллаа хийх ухаанаа л бол. За бид хоёрын нэвтрүүлгийн цаг дуусж байна. Ойрын үед одоо танахаас иргэдийг баярлуулсан ямар шийдвэр гарах вэ? Яг зовлонтой ойрын үед одоо нэгэнт гарцсан нэг шийдвэр бий. За. Тэр нь баярлуулж гин үү, яаж гэдэг би сайн мэдэхгүй. Гэхдээ чиний яриа, чиний байр сууриас харахад бол их дургуутсал үргэж байгаа юм шиг байна. Олон хүн бол бас баярлж байна гэдэг юм байна лээ. Тэгэхээр чи тэр нөгөө хэмжилт хийж л харна. Судалгаа хийж л харна. Жишээ нь одоо энэ хагас бүтэн сайнд бол нөгөө дугаарыг хязгаарлалт явуулдаг. Гэхдээ би нэг зүйлийг үнэхээр хэлье. Дугаарын хязгаарлалт гэдэг зүйлийг болиулна. Чадвал 11 сард болиулна. Яагаад болиулах гэдэг юм та? Одоохон би саяны тэр цагаан сарын өмнө авч байгаа энэ бол цагаан сард л зориулж зохицуулж байгаа юм. Тэгэхгүй бол яг гацх гээд тэг зогсолт болох гэдэг. Өөрөөр хэлбэл ноол зогсолт болох гэдэг. Тийм учраас энийг одоо болиё. Энээс л урьдчилан сэргийлж шít. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Тэгээд энийг бол ахиж хэрэглэхгүй. Энэ бол одоо итгэлж болно. Тайван амгалан бай. Ер нь бол сая жишээ нь сондгоо тэгшин шийдвэрийг гаргахтаа жишээлбэл яагаад одоо ухаан иргэдээс асуусангүй гэхээр төр зургийн арга хэмжээ байсан байхгүй юу? Төр зургийн. Зүгээр нэг удаа авах арга хэмжээ. Хэрвээ байнгын ийм арга хэмжээ авах гэжсэн бол яа харахгүй асуух байсан. Тийм ээ. Тэгэхээр зэрэг төр зургийн арга хэмжээ учраас юм захирамж гаргаж шууд шийдсэн. Тэгээ энэ хагас бүтэн сайд энийг нэгдүгээр хэрэгжүүлнэ. За ойрын үед бол би иргэдэд хамгийн их одоо баярлуулах юм бол Улаанбаатар хотын хөгжлийн иргэдэд төлөв улсын хурлаар хэлцэх гэж байна. Энэ их чухал зүйл. Бүр юундаа чухал гэхээр одоо энэ хурдан хэлэлцэж шийдэхгүй бол нийслэлийн иргэдийн төлөөлөгч дурдаас тогтоол гарцсан. Улсын хурлаар Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө батлагдах хүртэл газар олох, барилгын зөвшөөрөл олохыг бүгдийг зогсоо гэдэг үүрэг өгсөн. Тэгэхээр энэ хөгжлийнхаа ерөнхий төлөвийг бид нэр одоо хавруулах гэж шүү дээ. Тэгээд яг одоо Олимпро. За дараа ямар нэгэн хязгаарлалтын шийдвэр гаргахаар бол иргэдээсээ заавал асууна гэсэн тийм үү? Тий, би хэлсэн. Гэтэ нэг л удаа асууна. Хоёр удаа болчих дахиад байнгын арга хэмжээг бол заавал асууна. Энийг өөр хатуу барьж байгаа. Ер нь бол би нэг юмыг бардам хэлж чадна. Нийслэлийн удирдлага хязгаарч иргэдтэйг асуудлыг ингэж ярьдаг байгаагүй. Тийм ээ. Би одоо жишээ нь орон сууцны хороолт донд байсан барихад иргэдээс л асууж шít. Хязгаар урд нь асуудаг байсан. Тийм биз дээ. Тэр зарим иргэд чинь нот шүү. Та юу сандах вэ? Нэг компаниг дарамтлаж байгаа л суулт хийж байгаа л мөнгө авчиад яваад өгдөг хэсэг бүлэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр тэр улсуудаас бол асуудаггүй. Асуухчгүй. Тэр улсуудаас бол яг цонхоо хаалгаж байгаа хүнээс бол заавал асуу. Тийм ээ. Яг тэгвэл хөрөнгөнийх нь үнцийг унах гэдэг шүү дээ. Тийм ээ. Хохирох гэдэг шүү дээ. Нар харах хэрэггүй болох. Нар харах хэрэггүй болох гэдэг шүү дээ. Тэрнээс бол заавал асуу. Одоо бол ийм л зарчим руу шилжиж байгаа. Ер нь бол дарга асуудлыг шийдэхэ болио. Асуудлыг зүгээр л батламжилдаг бай. Эргэж шийдэхэд бол нэг сайхан юм байна. Би дахин хэлээл байгаа. Тэрний үхээр зэрэг шийдвэртэй их хариуцлагатай байх. Бодтой би бол сая одоо хагас бүтэн сайны дугаарыг хязгаарлалт хийгээл бас биширлээ шүү дээ. Нийслэлчүүдээ. Хагас өдөр 97 машин л дугаар зөрчиж явсан байна. Гэтэл зам дээр бол би дор аж 50,000 машин байсан. Нийтдээ 200,000 машин байдаг байхгүй. 50,000 машины 97 л зөрчил гаргасан байна. Хэдийгээр манай нийслэлчүүд эсэргүүцэл надад ч нэг явж өглөө шүү дээ одоо тийм ээ. Тэгэхдээ тэгээд яг би нийслэлчүүдийнхээ төлөө одоо тэгэл
нэр төрөө золж байгаа ч хийн гэж байгаа л хэлсэн. Тэгэхэд бол 97 хүн зөрчил байхгүй. Бурхан минь Бээжин дийм болсон бол аюул 50 хэмжээ хязгааргүй зөрчил гарах байсан. Тэгэхээр 50 сая машин зогсоод 97 саяын зөрчих гэсэн үг. Амар юм болох. Ер нь бол гадныхаа одоо улам бүр шүтээд байгаа шүү харин. Ямар айхтар тийм эсэргүүцхийн үгээ хэлэх юм. Гэхдээ гарсан шийдвэрийг дагаад байна. Хөрхий монголчууд ч тийм л ус судалтай. Энэ л удаа. Тэгэхээр та одоо иргэдээс асуух юм бол нэг л удаа асууна шүү заяа. Хоёр дахь асууж болохгүй шүү. За ингээд өнөөдрийн манай ярилцлаганд хүрэлцэн ирж цензургүй ярилцсан. Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Гэхдээ ер нь яхаараа нэг хүн Чингис хааны тухай кино гэдэг ингэ зовж явах хэрэгтэй тийм. Энэ төрийн бодлого гэдэг нь айц юм. Үс ахаар Монголын улс төрд орж ирлээ. Та нэрээ үс санаад байгаа шүү. Надаа ус санаж юу ах вэ? Би бол түрүү хэлсэн шүү дээ. Шудраг ёсон төлөө явна. Арчлалын төлөө явна. Энэ Улаанбаатарч бидний 90 оны гэсэн. Тэр нарын хөрөлсөхийнхээ энэ зал дуртай юм аа тийм. Ардын намд бас илсэх гээд очсон чинь намайг болохоор намын сэв суулна гэдэг авав. Нэг сайхан гэдэг хүнийг бол танаа намд яг хүчтэй жийж гаргаж бүгдээр хайсан юм шүү дээ.